хөгжил IQ хичээлээр 4-р ангийн сурагчдад визуал сэтгэлгээ сэдвээр хичээлээ хэрхэн хөтлөн явуулах вэ? Багш та нааша суугаарай. Нүдэрээ буюу харах мэдрэхүйгээрээ хүлээн авч буй мэдээллийг боловсруулж, оюун дүгнэлт гаргах үйл явцыг визуал сэтгэлгээ гэнэ. Визуал сэтгэлгээнд хараа, орон зайн мэдрэмж, орон зайн сэтгэлгээ, зураг дүрслэлтэй харьцах, төсөөлөн бодох чадварыг хамруулдаг. Визуал сэтгэлгээг хөгжүүлэх дасгал даалгавруудыг гүйцэтгэхийн тулд анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай байдаг байна. Визуал сэтгэлгээг хөгжүүлэх дасгалын нэг нь ажиглан харах үе юм. Сурагчдын анхаарлаа төвлөрүүлэх, ажиглан харах, харьцуулах чадварыг хөгжүүлэхэд энэ төрлийн дасгалууд тусалдаг. Сурах бичгийн 62-оос 67 дугаар хуудасны дасгалуудын хувьд сурагчдад үсэг болон тоонуудын хэлбэр хэмжээ, өнгө, байршил зэргийг ажиглаарай. Ялгаа байна уу? Зургийг бүхэлд нь ажиглаарай. Олж харсан зүйлээ тэмдэглээрэй гэх мэтээр оновчтой чиглүүл чадвал ажигч гярхай чанарыг хөгжүүлэх боломжтой юм. Жишээ харъя. Зурагт хэмжээгээрээ өөр хичнээн янзын сум байна вэ? Зургийг сайтар ажиглавал дараах 6 өөр байрлалтай сум байгааг олж болно. Визуал сэтгэлгээг хөгжүүлэх дараагийн нэг дасгал нь орон зайг баримжаалах дасгалууд юм. Эдгээрээр явах чиглэлийн олон сонголттой замаар тодорхой байрлалд хүрэх, мөн зурах чадварыг хөгжүүлдэг. Орон зайг баримжаална гэдэг нь одоо хаана байгаа, дараа нь хаана хүрэх, хаашаа чиглэж байгааг мэдэрнэ гэсэн үг юм. Сурах бичгийн 68-аас 70 дугаар хуудасны дасгалуудын хувьд сурагчдад эхлэх, дуусах чиглэлийг яаж тэмдэглэснийг ажиглаарай. Салаа зам байна уу? Явах чиглэлээ тэмдэглээрэй. Явах чиглэлийг заасан сум болон биеийн хөдөлгөөнийг ажиглаарай гэх мэтээр чиглүүлнэ. Жишээ харъя. Буддаг лабиринт дээр хэрхэн ажиллаж болох вэ? Нэгдүгээрт хамгийн түрүүнд эхлэх гараа ба дуусах барайг ажиглана. Хоёрдугаарт эхлэх гараанаас явахдаа салаа зам таарвал түүн дээр тэмдэглэнэ. Ингээд салаа замаас нэг замыг нь сонгон урагшлах бөгөөд энэ нь хэрэв битүү зам байвал тэмдэглэсэн тэмдэглэгээн дээр буцаж ирнэ. Дөрөвдүгээрт салаа замын нөгөө тал руу урагшлана. Ингэж явсаар дуусах барайн дээр ирнэ. Тавдугаарт хэрвээ дуусгаж чадсан бол явсан замаа тодруулан будна. Ингэснээр ямар нэг зураг үүсэх юм гэдгийг хэлж өгөх ёстой. Ингээд өгсөн лабиринт болон түүн дээр үүссэн зургийг ажиглуулна. Визуал сэтгэлгээг хөгжүүлэх дасгалын дараагийн нэг хэлбэр бол төсөөлөн бодох үе юм. Бид төсөөлөн бодох чадварын тусламжтайгаар оюун тархиа харж чаддаг. Тухайн амьтан юмсын биеийн төрх байдал, онцлогийг харж төсөөлөн бодож, зурагт биеийн ямар хэсэг нь илүүц болохыг ажиглуулна. Зургийн жижиг хэсгүүдийг оюун санаандаа төсөөлөн эвлүүлж харна. Сурах бичгийн 71-ээс 73 дугаар хуудасны дасгал бодлогуудын хувьд сурагчдад зургийн жижиг хэсгүүдээр их зургийг бүтэн болгож төсөөлөөрэй. Шоонуудыг оюун санаандаа төсөөлөн бодоорой. Шоог тал бүрээс нь эргүүлэн хараарай. Үүний дараа асуултуудад хариулаарай гэх мэтээр чиглүүлэн
хариулт авахыг зорино. Жишээ харъя. Сурах бичиг дээрх дасгал 1-2-ын хувьд нэг шоог хоёр талаас нь харахад хэрхэн харагдахыг дүрсэлжээ. Өгөгдсөн мэдээллийг ашиглан заасан талсуудын эсрэг талд ямар дүрс байхыг олох юм. Тэгвэл ийм төрлийн дасгалыг ажиллахдаа сурагчдад хэрхэн тайлбарлаж болохыг харъя. Дараах зурагт нэг шоог хоёр талаас нь харуулжээ. Шооны харагдах байдлуудыг хараарай. Шооны талс нь 6 өөр өнгөтэй. Нийл ягаан, улбар шар, ногоон, ягаан, цэнхэр, бор. Тэгвэл нэрлсэн өнгийн эсрэг талд байх өнгийг олох дасгал юм. Ингэхдээ нэгдүгээрт ягаан талсын эсрэг талд ямар өнгийн талс байх вэ? Хоёрдугаарт ногоон талсын эсрэг талд ямар өнгийн талс байх бол? Гуравдугаарт бор талсын эсрэг талд ямар өнгийн талс байх вэ? Эдгээр өнгийн эсрэг орших өнгийг олохдоо нэгдүгээрт хоёуланд нь харагдаж байгаа өнгийг нэрлэнэ. Энэ нь ногоон өнгө болох нь харагдаж байна. Хоёрдугаарт шооноос нүдэнд ил харагдах 5 өнгө байгааг харж болно. Гуравдугаарт эдгээр ягаан, бор, нийл ягаан, улбар шар өнгөтэй талсууд нь ногоон өнгөтэй талсын 4 талд орших талс болно гэдгийг ухаарна. Тиймээс өгдсөн шооны 5 талс нь мэдэгдэж байна гэсэн үг юм. Эндээс харагдахгүй байгаа талс нь ногоон өнгөтэй талсын эсрэг орших талс юм гэдгийг төсөөлөн олж болно. Ингэхдээ шооны талс 6 өнгөтэй байгаа гэдгээ дахин анхаарна. Тэгвэл ногоон өнгөтэй талсын эсрэг талд цэнхэр өнгөтэй талс байгаа нь тодорхой болох болно. Шооны харагдах байдлаа дахин харна. Дөрөвдүгээрт ягаан, бор хоёрын эсрэг талд нийл ягаан, улбар шар хоёр харагдана гэдгийг төсөөлнө. Өөрөөр хэлбэл шоогоо төсөөлөн бодож эргүүлснээр ягаан, нийл ягаан, бор, улбар шар өнгөтэй талсууд харилцан эсрэг байна гэдгийг олж болно. Сурагчдад шоог аль болох цөөн эргүүлэлтээр харж хариултыг олохыг сануулна. Хэрвээ шоон дээр үсэг, цифр, дүрс байвал өнгийг биш, тэдгээрийн өөрчлөлтийг чухалчилж харна гэдгийг анхааруулаарай. Ингээд шоогоо харж хариултаа шалгая. Ногоон өнгөтэй талсын эсрэг талд ямар талс байгааг харъя. Цэнхэр өнгөтэй талс байна. Ягааны эсрэг талд ямар өнгөтэй талс байгааг харцгаая. Ягаан өнгөний эсрэг талд нийл ягаан өнгөтэй талс байгаа нь харагдаж байна. Бор өнгөтэй талсын эсрэг талд ямар өнгөтэй талс байгааг харцгаая. Борын эсрэг талд улбар шар өнгөтэй талс байна шүү дээ. Одоо шоогоо дэлгээд харцгаая. За шоогоо дэлгээд харахаар бүр илүү тодорхой харагдаж байна шүү дээ. Бор өнгөний эсрэг улбар шар, ягааны эсрэг нийл ягаан, цэнхрийн эсрэг ногоон өнгө байгаа нь харагдаж байна.
Тэгэхээр үүнийг л төсөөлөн бодож олох ёстой гэдгийг анхаараарай.